3. Бурхны аврал. Цулцгар эрийг сугцсаар цахилгаан шатнаас гарвал хэвс дэвссэн бүтэг гэрэлтэй хонглоор тоймгүй олон өрөө эрийн харагдана. Өнөөхөр халааснасаа мэдрэгч гарган 5404 гэсэн өрөөний үүдэнд карт шаргуулбал үүд онгойлоо. Нүдний булангаар ажиглахад тэр өрөөнд хинч байхгүй тодорхой тул хатан хойш цахлан зүтгэхэд хятад ир тормуутай охиныг ганцхан тэврээд яваад орчихв. Өрөөний хаалга хаагдмагц. Ариун цэврийн өрөөний хагас нэлттэй хаалганы цаанаас нэг зүйл галсхиг шиг болоход цулцгар ир газар салхин унлаа. Хатан айн мэгдэж хашгирвал өмнө нь нэг залуу долоовор хуруугаан уруулдаан хүргэн чимээгүй байхыг сануулад монголоор хатантаа тайван байгаарай. Илүү үйлдэл дуу чимээ гаргах хэрэггүй гэлээ. Та хэн бэ? Манай охид яасан бэ? Гэвэлээ. Охид аюулгүй газарт байгаа. Та эндээс гараад 5418 тоотод очих ёстой. Таныг өөдөнд очмогц хаалга нээгдэнэ. Маш хурдан орох ёстой. Илүү үйлдэл гаргах хэрэггүй. Охин сар гарвь болоход ийм нөхцөл байдалтай тулгарх юм гэж огт төсөөлөөгүй тул зүрх нь амар гарах шахан дэлсэн. Энэ Монгол эрийн үгэнд орох эсхэн шийдэж ядан зогсоход бидэнд цаг бага байгаа шүү хэмээн сануулав. Нэг мэтгэхэд 5418 тоотын үүдэнд иржээ. Өрөөний хаалга нээгдмэгц орж очвол охид буйдан орон дээр тархан гулзаан хэвдэнэ. Хатан баярлсан гэдэг нь тоймгүй. Бурхан тэнгэртээ талархан үнэн сэтгэлээсээ залбирлаа. Өөрийгөө их том болсон гэж итгэн толгой мэдэн шийдвэр гаргасан ямар том эрсдэл дагуулсныг бодхоос аимшигтай. Хэн хэрхэн туслан огтыг аварч хамгаалсныг бодоод олохгүй гайхан сутал өрөөний дотор холбооны утас хангинлаа. Шөн дундаас хэдийн өнгөрчээ. Хэдий шөнийн цаг чиглээ Бээжин хот хөлхөдлөгөн ихтэй үе олон чимэглэн гэрлүүд гудамжиг гэрэлтүүлэн өдөр мэтэг гэгээтэй. Октыг хоёр залуу буудлаас замчлан авч гараад шилэн битүү хар наалттай гэр бүлийн машинд суулгах нь аймаар чимшиг. Эдгээр хүмүүс бол Монголын тагнуулын албаны ажилтнууд бөгөөд хүний 8-ны томоохон сэжвэрийн араас хөөсөлдөж явсан ажлынх нь нэг хэсэг байлаа. Тэднийг байрлж явсан буудалд нь авч ирвэл Жан захирлыг хэлмэрчийнх нь хамт гавлан авч яваатай таарав. Хувцас хэрэгслийн өрөөнд яваад орвол хатангийн өргөмөлөгч цэлмэг 2 гараан урдаан зөрүүлэн зогсох нь эрхэмсэг агаад үсгэлэнтэй. Хатан гайхсан нүдээр игчиг харан зогсвол цэлмэг "Алив наашир гинэ охин минь" гэсээр тэврэн авлаа. Цэлмэг аргэрийнхэндээ дугаарангийн холбоонд ажилдаг гэхээс өөр зүйл ярьдаггүй байсан тул тэд тийм л гэж итгэдэг байж. Эртнээс бейдан тусдан амьдардаг болсон болохоор тийм үгийг магдлах боломжч байгаагүй байжээ. Гэтэл өргөмөлөгч нь тагнуулын албанд ажилдаг байсныг одоо л мэдж байгаа нь энэ. Цэлмэг ааж төгссөн дүүгэн тавшруулан хамттан нэг өрөөнд амархаар боллоо. Урд өдрийн оройжин хятад арх уусан охид аман цангаж бас их алжаажээ. Дүүнэр минь дээ баларх шахлаа шүү дээ. Монголын сор болсон та нар шиг охид гэрэн цайлганаасаа болоод ямар их гэмтэргийн золиос болдог гэж санана. Та нар их азтай байна. Жаахан амраад ав, маргааш нутаг буцна гэлээ. 4. Замд гарахын өмнөх бэлэг. Хатангийн отхон дүүн сам бүхэн сүрийн аврах шалгаруулах тэмцээнд Канада улс руу явхаар болжээ. Аян замд гарахын өмнөх үдэш дүүдэн баяр хүргэн үдэж өгөхөөр гэр бүлээрээ цугларав. 6 хүүхэд нь өөр өөрийн зөв зам мөрөөр амжилттай яваад нь ээж аав нь баярлана. Энэ үеэр хатан өөрийн шин загварын бүтээгдэхүүнэн Бээжин Макаод шоу үзүүлэх 3 сарын гэрээ хийсэн тухай бахархалтайгаар ярьлаа. Аав ээж нь сэтгэл зовнин "Миний охин чинь өөрөө нь ялхаараа шахуу байж хүний нутагт яаж ажиллах вэ? Тэгээд тэр олон загвар өмсөгч охтыг базж авч явна гэдэг хэцүү ах цайжил юм биш үү?" Гэвэл хатан ихэд додгор "Иш аав ээж минь дээ. Юм болгоныг битгий ингэж хараар харж байл да. Охин чинь Коко Шанель шиг алдартай хатан Мишель брендийг үүсгэх гэдэг штэ.
цаг үе өөр болоод байна. Дэлхийд данстай хөрөнгө оруулагч компани элдэн муухай юм хийдгүй юм хэмээн амын таглажээ. Энэ үед цэлмэг чимээгүй ажиглан ямар нэртэй компани захирлын хэн гэдгийг ямар шиг хүн байна. Гоё юм а тийм ээ. Би загвар зохион бүтээгч болдог байж тэгсэн бол гадаад яваад л сайхан байхгүй юу? Даанч ажилтай. Тэрнээс биш орчуулагчаар нь явахгүй юу? Гэгчлэн яриа өрнүүлв. Тэгснэн ярианы дундуур түүний утсыг шүүрэн авч гадна толын хавц чимэглэлийг ажиглан сууснаа. Гадаад явах хүнд чинь бэлэг өгөхгүй бол болохгүй те. Чиний утасны хавц чинь жаахан охинох шиг юм байна. Би чамд ер нь захирлхүн баривал зохих бядтай үнэтэй утас бэлгэлнэ гэж хэллээ. Хатанг Бээжин рүү явхаас хэдэн өдрийн өмнө цэлмэг ажил дээр нэрж уулзахдаа гар утас, чихвж, гоёмсог эмэг зүйлд бэлгэлээд би чамтай хосолж хосоор навсан. Хаз дууддаг чулуун шигтгээтэй. Бас ламаар шившлэг хийлгэсэн болохоор биесээ битгий салгаарай заа юу. Ямар ч хувцсан дээр зохино гэд зүүж өглөө. Хүүхэд ахуй наснандаа банк зөрчилдөн хэрэлдэж зодолдог байсан их чинь өгөөмөр сэтгэлтэй бүсгүй болон төлөвшөж байгаа дотор нь талархна. Эгчтэйгэн ойр хэтийн төлөвлөгөөгөө ярилцаж суугаад явхад нь өөрийн уралсан дээлийг бэлгэлсэн билээ. Цэлмгийг хинж тагнуулч гэж мэдэхгүй бөгөөд сүүлийн жил гарын турш мөшгөж байгаа хүний наймааны хэрэгт гарсан Ле Хэнчо гэгчийн дуран хараанд дүүн өртөж 16-аас 18 насны 8 охин дагуулan хэлийн чандад зорих гэж байгаа нь санаанд багтамгүй. Битгий яв гэж ятгаж болохч гэмт этгээдүүдийг үүрэнд нь барих алтан боломжийг алдаж боломгүй мэт. Удирдлагын багт энэ бүхнийг мэдээлж зөвлөлдснөөр охинд бэлгэлсэн утас, чихвч, эмэг зүйлд тэмдэглэлийн дэвтэр бал зэрэг нь бүгд мэдээлэх хэрэгсэл болгон ашиглах зүйлс байлаа. Гэнэн охтыг хэрхэн хавхан даруулах ов мэхэн боловсруулсан хятадууд эхний ээлжинд загварын шовгоор дамжуулан охтыг олон таниулаад далдуур үн хаялсан суусан таамаглашгүй. Эцэст нь сурсан арга барилаараа ирсэн онгоцны тасалбар, буудлын өртөг, хоолсон зардал, илүү дутуу хэрэглээ зэргээр нь барьцаалж, барьцааны мөнгөндөө тааруулж бие үнэлэх сонголт үлдээх байлаа. Үгэнд орохгүй бол олон давхар барилгын дээвэр дээр авч гараад хатан хөлөөс нь олсоор уйж шидэж айлах зорилготой байсан юм. Тийм ч учраас интернетгүй өрөөнд оруулж дотор холбооноос өөр ашиглах утасгүй орчинд гадагшаанч гаргалгүй ажиллах нэрийн дор сар гаруй хашсан энэ. Цэлмэг хамтран зүтгэгчдийн хамт өөрсдийн чагнах төхөөрөмж, байршил тогтоогчийг ашиглан бүх үйл явдлыг хяналтандаа байлгаж, улмаар хань хамсаатных нь хамт үүрэнд нь дэлбэлсэн энэ ажгуу. Хатан гэртэн ирснээс хойш сарын дараа л сэтгэл санаанаараа дээрдэв. Цэн дахин дүүгийн сэтгэл санааг нь засах үүднээс сөгнөгөрт модон дунд байрлах соёлын газар руу авч явжээ. Өрөөнд сүүлийн хэдэн сар амралтгүй ажилласан тул соёлуулаад авъя. Нөгөө тэгүр хатанг сэтгэл хямралаан давхад нь хани болж туслыг хэмээн бодсон энэ юм. Гэр бүлийн хүрээнд цэлмгийн ямар ажил хийдэг, яагаад нууцлагдмал амьдрдгийг энэ явдлаас хойш мэддэг болсон билээ. Ямар тач түүнийг тагнуулч болоход хувь хүний додгошгон зан чанар бүх зүйлийг хяналтандаа байлгах сурсан тооцоотой байдал, төвчээртэй, тууштай, ажигчиг ярхаа, ой тогтоолт сайтай, бие бэлдрийн хөгжил зэрэг гүн бат нөлөөлжээ. Цэн дахин төвөнд ихэд сэтгэл зовдөг байсан бол одоо тэг шаардлагагүй улсныг мэдээд баярлан суув. Түүний дотор өмнөх амьдралын түүх урдаас урт хөвөрсөөр.